Сайн байцгааны өвтөвчтэй Баван Зеборон бодит амьдралаа сэтүүлсэн кино үзэх дуртай болохоор үзэгч та бүхэндээ зориулж бидний дунд одоо шамдэрж байгаа нэгэн хүний түүхээс сэтүүлсэн зүрх сэтгэл дулаалцуулж элэг хөшөөх инээдмийн кино тайлбарлах гэж байна. Энэ бол алдарт инээдмийн жүжигчин Джек Блэкийн тоглосон Хүчит Наачо инээдмийн уран сайхны кино. Өдөр нь сүмийн даруухан тоглослом, харин шөнө нь баг зүүж рингэн дээр нүүр нүдгий задуулдаг нэгэн этгээд хачин ирийн түүх юм. Хамгийн гайхалтай нь тэр бодит амьдрал дээр Мексикийн нэгэн сүмд католик шашны лам байсан бөгөөд 23 жилийн туршин мэргэжлийн бүх буюу манайхаар нохой зодооноор хичээллэж тэмцээнд ороод олсон мөнгөөрөө өнчин хүүхдүүдэд тижээдэг сайхан сэтгэлтэй хүн байж. Кинонд гардаг дөрүүдийн бодит амьдрал дээрх хүмүүсийн тухай киноны төгсгөл товчхон ярьж өгөх болно. Ингээд шууд кинонд орцгоё. Нэгэн хүү энэ тэндээс суглуулсан зүйлсээр мэргэжлийн бүхний хувьд суралж байгаагаар кино эхэлнэ. Тэр хар багада эцэг эхийн алдаж сүмийн асурамжийн газар амьдарч байгаа нь. Тэрний мөрөөдөл бол Мексикийн алдартай бүх болох, өдөр болгон бэлтгэлээ нууц газар болох оршуулгын газарт хий. Тэгээд эцгийнхээ булшин дээр хөөрхийхүү хөвтөж байхад нь хоёр лам ирээд аваад яв. Элма болон ламнар айл харгистуу байна уу юу? Мэдээж зодоонуудын бол Бурхны эсрэг хийж байгаа хамгийн том нүгэл болохоор тэр шийтгүүлж байгаа нь энэ бололтой. Энэ хөөрхөн буржгар бондгор хүү бол гол дүр Игнасио буюу Хүчит Наачо юм а. Өглөө болгон хийдэг жанхуу шиг хоолн дээр хэдэн ширхэг чип саячихжээ бас. Амт гэж хэцүүхэл юм шиг байна. Өдөр болгоны номлол. Наачо багын мөрөөлөө хаяагүй л байна. Бурхан ч бас тэрнийг тагнасаар харсаар л байгаа бололтой. Энэ уйтгарт нэгэн хэвийн өдрүүдийг үгүй хийж гэрэлgiгээ татуулсаар нэгэн залуухан царайлаг гэлма багшлахаар орж ирнэ. Манай Наачо анхны харцаар л дурлаж орхив. Ингээд Наачогийн амьдрал утга учиртай боллоо. Хэсэж чадсангүй тэрнтэй шууд очиод танилцсан. Тэгээд оройн хоолнд өрж хоёулахнаа талах хэдэж болох уу гэж асуухад таарч нөгөө багшлам гарч ирээд энд юу хийж байгаа юм? Явж өвчтэй хүмүүсээ асар эгчтэй би ариун зүйл ярих гэж байна. Эд хөөгөөд явуулна. Ингээд өөрөө угсарсан болов гэмээр мотоогоо унаж давхисаар нисэж үхэнгээ алдаад нэгэн нөхөр нь нас барсан эмэгтэй гэрт ирнэ. Хойтхыг нь уншиж байтал нөгөөх нь амьд. Энэ л муудсан байдаг. Нөгөө жанхуу шиг хоолн дээрээ хайсан хэдэн чипсээ эндээс л авдгийн байна хөөрхий. Тэгтэл гайтай зүйл болж орон гэргүй хулгайч гарч ирээд хоолны хачрыг нь булаагаад аваад яв. За ингээд өглөөний хоолны хачиргүй болсон тэрээр харих гэж яваад Мексикийн бүхийн аврагтай таар. Хүн болгон гарын үсэг аваад л гоё машин сайхан хүүхэн дагуулсан байхыг харсан Наачо үнэн голоосоо бахархаж бас жаахан атаархлан төрж хизээж тэрэн шиг болж чадахгүй гэж урам нь хугарах тэр үед хан дээрх бүхийн тэмцээний зарлалыг хараад нэгэн адын бодол бодож эхлэв. Зарлал дээр шин тулаанчдын тэмцээн шагналан 200 песо гэсэн байдаг. Ариун их гэлама өрөөндөө сууж байхад нь хаалганы доо завсраар хатсан хоёр далах нэгнээрээ орж ирнэ. Юу билээ гэд гайхаад хаалгааны тэл Наачо болцоондоо иржээ. Наачо эцэг эхийнхээ тухай, мөн орой таарсан бүхийн тухай, энд байх сайхан гэхэд гэлэмаач бас өөрийнхөө дуртай зүйлсийг ярина. Мань гэлэмаач бас манай хүнд муугүй юм шиг байна. Тэрний өвдгөнд хүрээд дэвчээртэй зөрөгтэй байгаараа Наачо гэхэд манай хүний хамаг зүйлэн чангарч хачин болно. Маргааш өглөө нь багшлам чипс хаан бай найдваргүй арчаагүй амтэн гэж баахан доош нь хийж доромжлон. Наачо алдаагаан засаж хулгайчиг барихаар явна. Тэгээд өгөөж тавихад өнөөх нь гарч ирнэ. Чимээгүйхэн хитэж байгаад барьж авах гэтэл огцом хөдөлснөөсөө болж гад азаарчихна. Ингээ ширүүн тулалдан. Наачо тэрнийг чи надад хэрэгтэй байна. Надад эрх хүн хэрэгтэй байна. Их мэтэр буруу ойлгохоор зүйл яриад өрөл уурлуулад байна. Тэгснэ нэг боломж байна. Хоёулаа хамтрыг. Наачо тэрнийг бүхийн хамтрагчаараа л авах гээд байгаа юм байна л да. Нөгөөх нь зөвшөөрөхгүй. Хоёулаа ялбал 200 песотой болно. Гэхэд зөвшөөрнө. Ингээд бэлтгэлдээ гарна. Маш хүнд санаанд оромгүй инээдтэй дасгалууд хийн. Ингээд тэмцээний орой тэмээ шиг өндөрөөр дэвжэн дээр гарч ирнэ. Харин нөгөө талд манай хоёр гэж үзлийн юм зогсож байна. Тулаанд туранхай залууг аргаяас Игнасиог Хүчит Наачо гэж зарлана. Ямар ч дуршлаггүй тэрээрээ өгтлээ нүдүүлж байхад Наачо үзэгчдийг татах ажил хийж байна.
Тэгээ хамтрагч нь гар хүрсэн тохиолдолд нөгөө хүн тулдах хэрэгтэй болдог болохоор гараа цохилцоод наачаа гарч нөгөө эрийг болгож өгнө. Даанч өнгөрч байгаад ялагдана. Арга яс охин шиг л гомдлсоор наачаа харин шал өөр зүйл мэдэрснээ ярина. Хүмүүс миний нэрийг дуудсан. Би өөрийгөө бүх хүн шиг л мэдэрсэн. Ярилцаж байхад зохион байгуулагч орж ирээд дугтуу тайманг шидэж өгөөд та хоёр хүмүүс таалагдсан. Дахин харахыг хүсэж байна. Дараа 7 хоногт ирээрэй гэдэг. Мань хоёр шууд л шоконд орно. Маргаашийн хоол бол гайхамшигтай өглөөний цай байх болно. Урам авсан хоёр маань жинхэнэ дулааны хувцас урлаж эхэлнэ. Ингэж байгаад бондгор хүүд баригдана. Ихтэй хүүхдүүд наачоод сайн. Би хэнд ч хэлэхгүй гэдэг. Ингээ дараачийн тулаан манай хоёрыг зарлахад зөөхөн хүн дэмжиж ихэнх нь шоолж инээж байлаа. Ингээ тулдах хүмүүсээ хүлээ зогсож байхад нөгөө хоёр нь ямар нэгэн араатан архирж байгаа юм шиг сүртэй дуу гаргаад ирж явна. Тэгсэн ямаач юм уу арслан сарвагчин аль нь мэддэхгүй хоёр аймаар одоо үсрээд гараад ирдэг. Зөргөө чангалаад тулдаж эхэлдэг. Тэгсэн юун тулалдах наачааг ёстой нэг болгож өгнө. Нөгөө хоёр нь агаараар л бараг нисээд байдаг шүү. Манай хоёр ёстой амтэн болтлоо зодуулаад ялагдаад хэвтэж байхад нь дахиад л мөнгө өгнө. Их л мөнгө аваад байгаа бололтой жаргаж өгнө. Наачо мах идмээр санагдсан ч тэрэнд хайртай эмэгтэйдэн таалагдах том зориг байгаа. Ингээд буцаад ирлэл хүүхдүүд тэрнийг дөөрөөд зодтолдож байна. Тэдэнд хөрштөөгөө муудалцаж болохгүй гэх маш сайн номлол хэлдэг. Гэлэма харин наачогийн сайхан сэтгэл улам татагдсаар л байна. Манай хүн харин тэрнийг нь мэдрэхгүй. Яаж өөр юм болох вэ гэж шаналсан сэтгэлээ ярихад арга ясан нэгэн санаа хэлнэ. Тэр нь баатар болох алтан төлөвлөгөө байлаа. Оройн зугаалга. Хамгийн тэнэг нь тэр энд би хоёр муу хүнтэй учрах болно. Тэгээд учраа олох болно гэд ярьж явдаг. Хамаг байдгаараа дачаангүй харагдах гээд хичээж гарна. Нэгтэл төлөвлөгөө ёсоор нөгөө хоёр нь гараад ирнэ. Манай хүн хүүхнийг тэврээд би чамайг хамгаална гэд нөгөө хоёрыг араас нь дуудаж байгаад нэгийгээ үзэхэр болно. Гэхдээ тэд биш байжээ. Төлөвлөгөө нурж муухай байдалд орлоо доо. Наача уурлаж өөртөө гомдож өгч бол чадахгүй гэж гомдлоход арга ясав нэгэн бөө байдаг тухай яар. Үргэдий өндөх хулгайлж идээд алдартай бүх болдог нууцыг тэр мэддэг. Тэрнтэй уулзахаар явна. Өндөр хадар руу авирна. За ингээд өндгийг залгисан хүн одоо бол ямар ч бүхийг өлгөхөн дийлэн бистэ. За гэхдээ улам 7 дор болжээ хөр. Өмнөхөөс өөчлөө зодуулна. Бүр эмэгтэй хүмүүс хөгшин хоёртч бал буулж өгнө. Хүмүүс тэр хоёрын ур чадварт биш харин инээдтэй байдалд нь л татагдаад байгаа бололтой. Мэргэжлийн бүх гэдэг бол үзэгчдийг хөгжөөж яг жинхнээсээ зодтолдож байгаа юм шиг тулдах ёстой байдаг ч мань хоёрыг арай л дэндүүлээд зодоод байх шиг байгаа. Одоо бүр мөнгө сонирн биш болж байна. Бид одоо ялахыг хүсэж байна. Бидэнд мэргэжлийн хүний тус хэрэгтэй. Мексикийн бүхний авраг Рамзес. Тэрнтэй найзууд болох хэрэгтэй. Ингээд хамгийн том эзэн болох Рамзес хоёртой танилцахаар шийднэ. Маргааш нь наача хүүхдүүдтэйгээ зугаалж байгаад өгчүүтэй таар. Хүүхдүүд тэр Рамзес байна. Тэрнээс гарын үсгийг нь аваад өгөөч гэж гуйв. Харин тэр их бие тоосон хүн бололтой. Ингээ үдэслэгт очиод бид бөхчүүд гэхэд юу гэж оруулах вэ? Тэр хоёр хашаа тавхаар болж арга яс хашаан дээр гараад наачог хаяад орно. Арга яс Рамон Рамзес хоёр дээр ирээд би бол бүх бид хоёр тантай дэвжэн дээр гарч болох уу гэхэд чинь морины толгой шиг нөхөртөө тулдахыг хүсэж байна уу? Эд шоолно. Ирэх 7 хоног тэмцээн болно. Сор ганц шилдэг дулаан Рамзестэй дулалдана. Чи шилдэг бол чадах уу? Гэ тоохгүй өнгөрөө. Энэ үед манай арга ясыг дулаанч гэхийг нь сонсоод нэгэн миралаг эмэгтэй их л шохоорхсон шинжтэй харж байна. Арга яс харин сэлгүүцэж байгаад хүүхдийн өрөөнд ороод ирнэ. Тэгсэн чинь нөгөө хүүхэн санаа зовох хэрэггүй. Над дээр хүрээ дээр гэж их л дачаангүй хэлэн. Наачо сэргэлэн зан гаргаж нэг арга бодож олжээ. Ингээ тэнд өргөцсөн хамтлагтай нууцаар орж ирээд арай хийж дуулж дуустал хажуудууч нь хөгийн зан гаргана. Бид нар сая дуулсан. Одоо чи дуул гэдэг. Аргагүй ирхэн дуулахаар болж энд ирсэн үйл явдлуудаараа холбоод бас Рамзесийг жаахан доромжилчихно. Энэ үед аргаас орилж нөгөө хүүхэн нөхрүүгээ тэрнийг чирч байна. Хөөгдөөд гараад иртэл дугуйг нь хөгшин бүх хаглаа зогсож байна.
Айсандаа нүтрүүн эрдэн шишээ зоож орхино. Ингээ тэр бууж өгөхөр шийднэ. Рамзесийг шүтдэг байсан тэр их муу хүн юм. Би бүх биш. Лам, азгүй амтэн. Гэхэд аргас болчгоор амтэн минь эрх 7 хоног тэмцээнд орж тэрнийг ялъя гэж хэлдэг. Би өглөөний хоолоо мартчихж ингээ тэр хайртай гэлматаа гаж мууталцсан. Тэр бурхантай ярилцаж орой тэмцээнд орох болсон тухайгаа ярьж байгаад шатаж эхэлнэ. Тэгж байгаад бүхийн өмсгөл нь ил гараад ирнэ. Тэгсэн багш лам гарч ирээд би эгчийг үнсэн гэд хэлчих. Наачо сэтгэлээр унаж шууд шийдээд хамаг үннээ хэлнэ. Би бол хүчит. Би өнөөрөө 7 тулаанчтай тулдаад ялах болно. Тэгээд 10,000-ыг хожоод хүүхдүүдэд том автобус авч өгнө. Гэд гэлмад гомдоод уйлаад яваад өгдөг. Тэмцээн эхэллээ. Ёстой илгийн бөхчүүд орж байна. Тэд нэгэн зэрэг шууд тулдаж дэвжээн дээр хамгийн сүлд үлдсэн нь ялах юм байна. Энхүү ялагдаад эцсийн найдвараа дуусгаж гэртээ ирэхэд аль хэдийн хувцсыг нь баглаад бэлчгсэн байна. Ингээд наача холын тол руу явж зэрлэг хүн шиг л амьдарч эхлэв. Аргас тэрнийг олоод ирнэ. Чи намайг яаж олж ирв гэхэд хамгийн нэттэй тосгоноосоо олдоогүй байдаг. Тэгээ нэгэн чухал мэдээ хэлнэ. Рамзестэй тулдах хүн бэртсэн. Мотоогоор хөлийг нь дайраад асар хүнд бэртэлтэй болсон болохоор чи тэрнтэй тулдах болсон гэж хэлнэ. Ингээ тэр шийдвэрлэх тулаан дээр нь бас ч гэж фэнтэй болжээ. Шүгэл дуурснаар тулаан эхлэн. Наачо ан ман сайн тул бүгд л наачо гэж өрлөө. Өнгөрч байгаад л нухуулах юм да зайл. Ингээд яг ялагдахын даваан дээр тэрний хайртай хүүхэн өнчин хүүхдүүдийн хамт орж ирэхийг хараад наачогийн хүч сэргэж галзуу юм шиг л тулдаж эхлэв. Жинхэнэ бүрэгдийн нислэгээ хийж дийлдэшгүй Рамзесийг ялж Мексикийн бүхийн аварга мөн хайртай хүүхэн хүүхдүүдийнхээ баатар болно. Шагналын мөнгөөрөө автобусаан авчаа нэр төрөөч эргүүлэн олж авсан хүчит наачо найз болон өнчин хүүхдүүд хайртай бүсгүйгээ дагуулад байнга ярьдаг байсан аялаар авч яваагаар кино маань өндөрлөж байна. За одоо бүгдээрээ энэ киноны хамгийн гайхалтай хэсэг болох Одит түүх рүү орцгоё. Энэ киног саяхан гарсан Minecraft Movie киноны найруулагч Jared Hess найруулсан Paramount болон Nickelodeon Production-ы алдартай бүтээл юм. Бодит амьдрал дээрх Игнаси буюу Мексикийн лам Серхио Бенитес, бүхий нэр нь Фрей Термонтон, өөрийн асрамжийн газрын нэг удаагийн ээлжээр амьдарч байсан 100 орчим хүүхэд. Харин амьдралынхаа турш 2000 гаруй хүүхдүүдэн тэжээхийн тулд 23 жилийн турш баг зүүж нууцаар барилджээ. Наачогоос илүү хүчрхэг ширүүн төрхтэй боловч зүрх сэтгэл нь яг л кинон дээрх чигээ дулаахан хүн байдаг. Тэрээр одоо Мексикт амьдардаг бөгөөд 79 настай. Одоо ч асрамжийн газартаа амьдарч хүүхдүүдтэй тусалсаар байгаа билээ. Харин тэрний хайртай болсон Гэлмагийн дүр бол зохиомл дүр юм. Амьдралдаа тэрээр гэрлэж байгаагүй бурхны шашиндаа үн чигээр үлджээ. Хоолны хэсэг бол бодит. Кинон дээр хүүхдүүдэд өгч байгаа эвгүй харагддаг хоолнууд бол наачогийн хийдэг тэрхүү ядуу тогоочин амьдрал нь тухайн үеийн Мексикийн алслагдсан тосгодуудын бодит дүр төрхийг харуулсан байдаг. Эсрэг дүр болох Рамзес тоглосон жүжигчин Сезар Гонзалес бодит амьдрал дээр Мексикийн маш алдартай Silver King нэрээр барилдаг мэрэгжлийн бүх байсан бөгөөд харамсалтай нь тэрээр 2019 онд рингэн дээр барилдаж байхдаа таалал төгсжээ. Ихэнх Холливуудын кинонууд бусад улсын соёлыг доромжилсан эсвэл буруу харуулсан байдаг бол хүчит наачон Мексикийн соёл, шашин, спортыг маш дулаахан бөгөөд үндгэлтэй харуулсан гэж үнэлэгддэг. Иймдээч Мексикт энэ кино маань маш өндөр амжилт олсон байдаг. Ингээд энэхүү инээдмийн киноны бидэнд хэлэх санаа бол хүн туслахын тулд заавал номлол уншиж сүмд суух албагүй. Хэрвээ таны зүрх сэтгэл бусдын төлөө зохилж байвал рингэн дээр нүрээ нүдүүлж байсан ч тэр нь бурхны өмнөх хамгийн дээд сайн үйл байж болохыг наачо бидэнд өөрийн амьдралаар харуулсан сайхан бүтээл болжээ. Энэхүү өнөөдрийн кино тайлбар маань та бүхэндээ хүрлээ. Маванзис ухтай хамт байсан баярлалаа.